Сайн байцгаана уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчлалын суурь шатны хичээлийн дараачийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бид нэр бодлого бодно. За өнгөрсөн хичээл дээр үзсэн бид нэр loop гэдэг одолдоо давталт гэдэг зүйлийнхаа ижтэй гаргахаар тийм бодлого байгаа. За тэгэхээр өнөөдрийн бодлогын нэр юу вэ гэвэл I 3 удаа хийрлээ гэдэг 3 удаа гэдэг нэртэй бодлого байна. За тэр нь юу вэ гэвэл дэрэгцэнд I гэж 3 удаа хийвэл гэж байна тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ ямар нэгэн оролт бол байхгүй, ямар нэгэн input бол байхгүй. За output нь юу вэ гэхээр хэдүүлээ I гэдэг үгийг мөр тус бүртэн за энэ төр гэд буруут за мөр тус бүртэн нэгээр хивжих нь байна. За жишээ нь input бол байхгүй. За тэнгүүд IY гэд нэг мөрөнд IY гэд нөгөө мөрөнд IY гэд 3 дахь мөрөнд хэдүүлээ хивжих нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бас хэдүүлээ for loop-ыг мэдээж бол ашиглана. За for loop-ийн хэдүүлээ pseudo code авч for loop-ыг ашиглана. Мэдээж тгээс ихсэн. Тэгээд хаа хүртэл явахыг бол 3 хүртэл мэдээж явна. Хэдүүлээ 3 хүртэл яваад за тэгээд хэдүүлээ 3 дээр зогсно. За тэгээд хэдүүлээ C out гэд хивжихтэй зүгээр C out гэд хивжүүл хэдүүлээ IY гэд нэг мөрөнд гараад ирнэ шүү дээ. Ингээ үргэлжлээд тий. Тийм учраас хэдүүлээ яаж өөр нөгөө мөр рүү ордсон бэ гэхээр I гэд хэдүүлээ нэг энэ quotation mark дотор бичиж байгаа тийм энэ тэмдэг дотор бичиж байгаа. Тэнгүү тэрэн дээрээ хэдүүлээ n-ийг биччихэд ерөнхийдөө бол болдог байх нь байна. Тэрэн дээр n-ийг биччих. За ерөн өөр аргууд бол байгаа л да. Жишээ нь n дээр гэдэг арга бол байдаг. За I гэж бичингүүтээ ингэж яагаад end l гэж биччихдэг байх нь. За ингээд ч гэсэн ерөнхийдөө болдог байх нь байна. За тэгээ ерөнхийдөө хэдүүлгийн бодлогын санаа бол иймэрхүү байх нь байна. За тэгэхээр хэдүүлгийг кодчилж үзье. За тэгэхээр хэдүүлээ ярьснараа тий хэдүүлээ for loop-ыг хэлчихнэ. За хамгийн ихний утга нь бол тгээс ихсэн тий. Тэгээд тийг нь I нь 3 хүртэл явна. За 3-аа хүрэхгүй шүү дээ тий. 3-аа хүрчүүл 4 удаа явуулчих шүү дээ. Тиг 1 2 3 гэд 4 удаа явуулчих тий. Тийм учраас хэдүүлээ 3 хүрэхгүй явна. За тэгээд хэдүүлээ C out гэснийхаа дараа I за тэгээд хэдүүлээ n дээр хэвчээ тий. N дээр хэвчээ. За тэнгүүд ерөнхийдөө болно. За хэдүүлээ шалгаж үзье. За I 3 удаа хийж чинь тий. За тэгэхээр хэдүүлээ энийг одоо spot дээрээ тавьж үзье. За тэгэхээр spot дээрээ тавьж үзье тий. За энэ бодлого байна. За хэдүүлээ ингээд тавьчих. За тэгээ бодолтой хэлхийгээд үзье. За хэдүүлэн бодолт юу болж гарч ирэх нь харцгаая. За болж юм тий асуудал болж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ бодлогын санаа бол ингэж бодогдох нь байна. За тэгээд бодлого таалагдсан бол бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн асуух асуулт байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За тэгээд та бүгд хамт байсан баярлалаа. Манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дараарай.